Сайн мэцгаано та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цекром эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг нөхөр шин бунсуу эхнэр Канжие гэдэг. Нөхрийн талын бичлэг гарахад бунсуу эхнэр бит хоёр аялаад Инчоны гэртээ иртэл Жуон гэдэг найз маань залгаад хамт ууй гэхээр нь уулзаж караоке орсныхоо дараа мотелд орж би тэндээ унтаа цэртэл өрөөнд эхнэр маань байгаагүй. Залгаад хаанагааг нь асуухад найзын маань өрөөнд дар сууж ийн гэж хариулсан гэдэг. Энэ талаар жие би зүгээр л дахиад ганц ундаг уумаар байсан болохоор орсон. Тэр нь тийм том алдаа биш гэхэд бунсуу айлын ихнэр хүн өөр эрэгтэй хүний өрөөнд орж арх уна гэдэг хинэж толгойд багтахгүй зүйл гэхэд жие би буруугаа хүлээсэн чамайг залхахаас өмнө би дарсныхаа бөглөөгч авч амжаагүйсэн. Чи залгаад дээшээ гараад иргэсэн болохоор би шууд оцсон гэхэд бунсуу дараа нь чи намайг хаяад сухацсан мэт. Гэртээ очиод хаалганы нууц үгээс толиод намайг оруулаагүй зү гэдэг. Иннээс гадна бунсуу гэртээ найзаагаа дуудаад хамт арх уужгаад дахиад унтаад өгчээ. Өглөөс ирээд ус уухгаа том өрөөгөө ортол эхнэр нь буудан дээр нөгөө найзтай хамт унтж исэн. Өмнө нь цочод буудалд дараа нь гэрт буудан дээр хоёулаа унтж байгааг харсан гэсэн үг. Хөтлөгч яагаад тэр залуу гэртээ арайгүй талаар асуухад бунсуу өөрөө хоноод яв гэж хэлсэн юм байна. Жие өөрт нь буруу хийсэн зүйл байхгүй гэж маргадаг бол бунсуу түүнийг юу буруу хийснээ мэдгүй байх гэж маргадаг. Бунсуу уурлаад өрөөнөөс гарахад жие араас нь залгаж яах гэж ийм нэвтрүүлэгт бүртгүүлж хөөрч гүгээд байгаа юм бэ? Энд чинь харилцаагаа засгаж байгаа хүний үйлдэл мөн үү? Дандаа сална гэдэг хүн нь би байсан. Чиний энэ үйлдэлүүдээс болоод маш их твцэн чи алхаараа тэнгэрийг таглан гихчээр юу ч олоогүй юм шиг сууж байна. Надад бүх бичлэг, зураг, нотлох баримт байгаа. Бүгдийг нь дэлгэх хэрэгтэй юм шиг байна гэдэг. Бичлэг гарч бунсуу их нэртэй буудан дээр унтсан найзтайгаа уулзаад би их нэрийг хамгийн их буруутай гэж бодож байгаа. Ягаад гэвэл би чамайг өөрөө хоноод яв гээд унтлахын өрөөрөг орж унтсан. Гэтэл эхнэр маань орондоо биш буудан дээр унтж исэн гэхэд найз нь хоёр тусдаа буудан байсан штэ гэдэг. Тэр өдөр бага охиныхон төрсөн өдөр байсан болохоор жие өглөө эртөөс хоол унд бэлтэж гад ядарсандаа буудан дээр суугаад унтсан мөгөөд тэр буудан нь хоёр талд тусдаа голдоо ширээтэй юм байна. Гэтэл бунсуу найзуудтайгаа тойрч суугаад нөхөр нь байхад өөр залуутай буудан дээр унтах ёсгүй гэж ярих оронд утсан дугарч жие хаана гам бэ? Хоёулаа юу идэх үү гэхэд бунсуу бид нар юм идсэн намайг ирээд авчих гэж залхсан гэдэг. Энийг сонссон жие надаар хургуулах гэж залхсан юм уу? Би ч хамтаа хамт гадуур олно гэж бодсон штэ гэхэд бунсуу бид нар юм ярьж байгаа болохоор удаа ярьж чадахгүй нэгэд уцаа тасалсан бөгөөд найзлаад 3 сар болсон хүмүүс эхнэрийгээ харчаагүй гэж муулаад энэ эмэгтэй бие буруу авч явдаг огт ойлгохгүй байна гэдэг. Хөтлөгч нөхөр нь найзуудынхаа хажууд эхнэртэй бие зөв авч яв гэж хэлэх нь зохимжгүй. Дээрээс нь эхнэр чинь танаас 5 насаар ихч хүн гэдэг. Өмнө нь бунсуу эхнэртэйгээ хамт найзуудтайгаа уулзаж ажил ярьжгаад уурлаад гарч явсан бол жие найзуудтай нь үлдэж хамт архиужээ. Тэрээр арх усан шалтгаанаа бунсуугийн найзууд таныг байх юм бол буцаад ирэх байх гэсэн болохоор үлдсэн гэж тайлбарладаг. Хөтлөгч хэрвээ нөхөрчөө уурлаад явсан бол та ч гэсэн хамт явах хэрэгтэй. Танилцаад удаагүй байгаа хүмүүстэй тэнд суугаад ах нь буруу. Та хоёр хоёулаа архинаас гарах хэрэгтэй юм байна гэд бичлэг үргэлжлэхэд хосууд машин дотор дахиад л буудан дээр унтсан өдрийн талаар ярьж маргаад сүүлдээ бунсууг гэрт нь хонсон найз руугаа залгаад юу ч хэлж чадахгүйсэн мөртлөө эхнэрлүүгээ уурлаад машинаасаа бууж авсан. Таны бодлоор нөхөр нь дэндүү ууртай байна уу? Эсвэл эхнэр нь үнэхээр бодлогогүй байна уу? Жие нөхрөө өөрийнхөө буруу хийсэн зүйлийг мэдгүй ээж миний талаар иймэрхүү зүйл ярих нь утгагүй санагдаж байна гэдэг. Тэгвэл нөхрийн асуудал юу юм бол? Бунсуу 24 настай буюу жиегийн том охинтой чицүү хүүхэдтэй эхнэрээ урсан. 2024 оны 10 сарын сүүлээр хурмаа хийснээс 2-7 хоногийн дараа жиегийн нэг танил нь та хоёр салгаж байгаа мүү гэж зураг явуултал тэнд нөхөр нь өөр эмэгтэйтэй агуулсан зургаад тавьж эхнэрээсээ салъя гэж пост стори хийсэн мэжээ. Бунсуу тэр охинтой баарн танилцсан юм байна. Жие эмэгтэй рүү чатчихэд эхнэртэй эснийг нь мдээгүй гэсэн ба бунсуу тэр охинтой агуулсан зургаа устгаад эхнэртэй хандаж хайртай болохоор уулзсан юм бишээ. Зүгээр л уйдаад ийм зүйл хийчлээ гэж хэлсэн ч нөгөө охин руугаа жоохон л хүлээж би бүгдийг нь зохицуулна гэж хэлсэн юм байна. Жие бунсуу хоёр 23 оны 12 сард хамгийн анх уулзаж 24 оны 1 сард үерхэж эхлээд 10 сард хурмайж 1-7 хоногийн дараа буудалд дарс ус эрэг 2-7 хоногийн дараа араар тавилт болсон. Иннээс олж жие сэтгэлээр унжаах оронд бага охин нь ирээд ээжээ та ахыг өөр үнтэй болсноос болоод шаналаад байгаа мүү гэж асуусан. Охин нь энэ араар тавилтын талаар ээжээсээ төрүүлж мэдсэн ч шанална гэж бодоод юу ч хэлээгүй. Нэвтрүүлгийн баг бунсуугаас эхнэрээ уурсан талаар нь асуухад миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гэртээ амьсгалж чадахгүй хаалганы нууц үгс толж намайг хөөсөн болохоор л би тийм зам руу орсон гэдэг. Бунсуу найзуудтайгаа хамт юм идэж явахдаа би эрэгтэй хүний хувьд хэлэхэд эрэгтэй хүн араар тавьсан бол эмэгтэй хүнд нь асуудал байгаа гэж боддог. Хэрвээ хаалганыхаа кодыг солиогүй байсан бол би гэрээс гарч яваад өөр эмэгтэйтэй уулзахгүй байсан гэж шалтак тооцсон. Хөтлөгч бунсууд ингэх байсан бол яах гэж гэрэлсэн юм бэ? Өөрөө эхнэрээ араар нь тавьчаад эхнэртэй бие зөв авч явах талаар ярихаа болох хэрэгтэй. Хэрвээ чи чин сэтгэлээсээ уучлалтгүйгээд хичээсэн бол эхнэр чинь арай зөөлрөх байсан баг. Гэтэл чи одоо хүртэл бурууга бусад руу чихээд байна гэдэг.
Бичлэг гарч жие нөхөртөө. Чи намайг хуурсныхаа дараа ганц ч удаа уучлалт гуугаагүй зүтэй гэхэд бунсуу за уучлаарай гэж хожлсон байдалтай хэлдэг. 못해 나 진짜 그럼- 죽어버리고 싶었어. 그날 근데 그냥 더 대박인 건 자기는 사과를 단 한마디도 안 했잖아. 바람난 거에 대해서. 본인은 미안해. 그때 미안해. 이게 본인은 뭐야? 그때 미안해. 그게 지금 사과야? 미안해. 왜 사과냐고 지금. Нөхрийн дараагийн асуудал байнга өөр эмэгтэйчүүдтэй харьцдаг. Энэ талаар бунсуу чи намайг өөр эмэгтэйчүүдтэй холбогддог гэж хэлж гаач чи өөрөө үүрээр танихгүй эрэгтэйтэй уцаар хаана уулзаж уух талаараа ярьдаг үстэй гэхэд жие. Би 10 жил ганцаараа амьдарсан. Машин, цахилгаан гэд эрэгтэй хүний мэддэг зүйлсийг сайн мэдгүй болохоор асууж зөвлөдөг. Таньдаг болоод 7 жил болсон. Би бүр хурмын урилгаач явуулсан. Гэтэл чи үүрээр миний утсыг нууцаар аваад тэр өн рүү би нөхөр нь байна. Дахиж бити холбогдороо гэж ярьсан мэдтэй гэж хөтлөгчийн өмнө хоорондоо ярилцдаг. Бунсуу хурмныхаа өглөө хүртэл өөр эмэгтэйтэй уцаар ярьсан талаар нь жие хэлэхэд тэр чин зүгээр л таньдаг дүүсэн. Тэглээж чамд нотлох баримт байгаа мó гэдэг. Жие утсан дээрээсээ ярьсан бичлэгнүүдийг нь сонсоход тэнд хурмныхаа өдөр болон хурмнаасаа 4 хоногийн дараа нэг эмэгтэйтэй уцаар уйдаад байна уулзъя гэх мэтээр ярьсан. Гэхдээ энэ эхнэр нь яагаад нөхрөө ийм гэдгийг нь мэдсээрээ чамд амьдраад идэм бол тэгээд байжгаал надаас уучлалтгүй гэх юм. Нөхөр нь худлагаасаа босч ирээд гуйсан болох юм. Бунсуугийн бодлоор эхнэр хүн эрэгтэй хүнтэй уцаар ярьж болохгүй. Харин нөхөр хүн эмэгтэй хүнтэй ярих нь зүгээр гэж боддог тухайгаа хэлсэн. Тэрээр 2 жилийн хугацаанд нийт 30 гаруй эмэгтэйчүүдтэй холбоотой байсан бөгөөд стресснээсээ болоод тийм үйлдэлүүд гаргасан гэнэ. Нэвтрүүлэгт орохоор гэрт камер суулгасан өдөр бунсуу эхнэрлүүгээ залгаад караокед орж эмэгтэйчүүдтэй дуулаад төлбөрөө төлж чадахгүй эхнэрийнхээ картнаас уншуулсан гэдгийг хэлсэн. Дараа нь дахиад өөр газраас жирэв залгаад нөхөрч нь бааранд зодоо хийгээд гарсан. Төлбөрийг нь төлөхгүй бол эрүүгийн эрэг үүсгэнэ гэжээ. Нэг өдөр жиегийн биеийн өвдөд ажлаасаа эрт тарж гэртээ иртэл үүд нь танихгүй эмэгтэй гутал байсан бөгөөд бунсуу унтлагын өрөөнөөс нүв нүцгэн гарч ирээд юу ч холоогүй юм шиг хээвнэг харсан гин. Жие 4 хүүхэдтэй бөгөөд бунсуу анх хүүхдүүдтэй нь харилцаа сайтай байсан. Ялангуяа 3 дахь хүүхэд нь түүнд нилээн тасч ээжтэй ярьдаггүй сургуул найз нөхдийн асуудлаа бунсууд ярьдаг гэжээ. Гэтэл сүүлдээ тэдний эрүүл 100 байлаа гэж бодоход 70 нь 3 дахь охиноос нь болдог болсон. Бунсуугийн эснэр өөрөө жоохон мөртлөө найз залуугаа гэртээ авчирч хонуулаад үүрээр тэдний өрөө рүү ороход хамт ижидэг. Сургуультаа авахгүй ээжтэйгээ хэрэглэдэг. Би хэд хэд удаа алгуулсан гэж цагдаад бүртгүүлжсэн. Сүүлдээ өөрийгөө гимтэйг амиа орлох үйлдэл хүртэл гаргаж ирсэн болохоор би эмнэлэг твтүүлсэн гэд бичлэг гарч бунсуу жиээд би анханасаа хүүхдүүдэд муухай ханддаг байгаагүй. Тэглээж би төрсөн аав нь биш. Эхэндээ төрсөн аав шиг байх гэж хичээх тусам улам маргалдаж хийж болохооргүй зүйлсийг надад зөндөө хийсэн. Бүр ээж бит хоёр руу маш бүдүүлэг муухай хараалын хүүхдээ мессеж утсан. Одоо 3 дахь хүүхдээ чи харахаар л амьсгал боогдож ийн гэхэд жие би анханасаа гэрэлтэй батлуулахгүй хий гэж хэлээд хахад чи л өөрөө зүтгэсээр байгаа батлуулсан. Одоо бүх зүйл эцсийн зэгтээ тулцсан байна гэдэг. Бунсуугийн хэлснээр эхнэр нь хүүхдүүдийнхээ сэтгэл санааг огт анхаардаггүй. Хүүхдэд мөнгө хэрэгтэй болохоор 10-20 мянган вон өгч явуулаад тэрийгээ үүргээ гүйцэтгсэн гэж боддог. Сургууль дээр нь юу болсон? Ээж аав хоёроосоо болоод хэцүү ээ нү гэж нэг ч удаа асууж үзээгүй. Тэр зөвхөн өөрийгөө л нэгдүгээр тавьдаг гэж ярьсан. Өнгөрсөн чусоогийн маягаар тэд охиноо гэртээ авчирч эвлэрэх гэж оролцсон юм байна. Бунсуу тухайн үед стресснээс болоод гадуур найзтайгаа 2-3 шил төөж уусан мэжээ. Гэтэл охин нь ээжийг минь бити зовоогоо дээ. Сайн анд гэж хэлэхээр нь бунсуу би биш. Чи л ээжигээ уйлуулж ийн гэж хэлээд тэд маргалтаж сүүлдээ охин нь бунсуугийн нүрлөө идчихсэн юм а шидэж бунсуу уураа барьж чадахгүй охиныг зоджээ. 5 сарын 1-нд охин нь маш том мэс тасалд ороод ердөө 7 он жисэн бөгөөд сууг таягтай байхад нь тэгж дайрсан. Энийг сонссон хөтлөгч бунсууд хүүхэд маш тогтворгүй сэтгэл санааны хувьд аюултай нөхцөлд байна. Энэнд ээж нь ч гэсэн буруутай. Хэрвээ нөхөрчин согтуу ирсэн бол дараа эрүүл үедээ ярилцээгээд хүүхдээ авч аваад хамгаалах ёстой. Яагад гэвэл тэр чиний охин. 4 хүүхэд төрүүлж өсгсөн мөртлөө хүүхдүүдийнхээ ирээдүг биш зөвхөн өөрсдийнхөө төр зургийн сэтгэл хөдлөл дур хүслээр амьдарч ийн гэдэг. Бичлэг гарч бунсуу найзуудаа намайг охиных нь биед хүрэх үед жие ард зогсоод гар утсаараа бичлэг хийжсэн. Тэгээд цагдаа нар ирээд намайг тайвшруулж авах оронд хийсэн бичлэгээ үзүүлсэн гэхээр зориуд төлөвлөж намайг уурлуулад ийм зүйл хийсэн юм шиг санагдаж байгаа. Бүр хамт амьдарч хурмаа хийсэн эхнэр хүн байж нөхөртөө ийм зүйл хийж болохгүй гэж ярьдаг. Бунсуу байнга 3 дахь охиныг нөөлж аль болох зайлсхийх гэж оролдохоор жие охиноо өмөрч тэдний оронд хэрүүл гард юм байна. Тэгээд бунсуу дахиад найзуудаа тэр хүүхэд бол хүн биш чөтгөр. Бидний хэлдгээр сэтгцийн өвчтөй хогийн шар энгийн хүн биш гэдэг. 불행하려고 태어난 아이야 얘는. 얘 악마야 얘는. 걔 그냥 걔 인간으로 안 봐 난 걔를. 사람 아니야 걔는. 그냥 우리 말로 쓰레기야. 얘는 정신병자야. Охин тэр явдлаас хойш ээжийг надад туслана гэж итгээд очсон ч ээж намайг хамгаалаагүй. Дахиж итгэхгүй гэж хэлээд гэрээсээ явж дугаарыг нь блок хийсэн болохоор харилцах боломжгүй болжээ.
Одоо охин нь сөөвөл найзынхаа гэрт амьдарч байгаа бөгөөд гэртээ ир гэхээр амиа орлоно гэж зүрдүүлдэг гэхийг сонсдог хөтлөгч уурлаж тэглээгээд хүүхдийг тэр чигт нь орхиж болохгүй. Өдөр болгон очиод ч хамаагүй уйлж гуйх хэрэгтэй гэдэг. Нэг удаа тэд муудалцаж бунсуу өөрийнхөө авчирсан юмнуудыг авч явна гэд агаар цэвэршүүлэгч зурагт гих мэт зүйлсийг цонхоор гадагшаа шидэж чиэг гахаа шиг тарган ээж чинь чамайг ингэж сургасан уу? Би чамтай амьдарч чад баярал. Ийм болохоор өмнөх нөхөр чи хаяад явсан мэдтэй. 4 хүүхэдтэй надаас хамаагүй ихч чамтай амьдарч байгааг мэдж байгаа үстэй. Би залуун хүсвэл өөр хинтээж уулзч чадна гэх мэтээр торомжилдог. Найзуудтай ч бас тэр одоо 45-тай 4 хүүхэдтэй 2 удаа салсан байхад ийм үнтэй хэн амьдрах уу? Би ганцаараа хүүхэдгүй бас залуухан гэж ярьдаг. 얘는 애들이 있어. 45세. 또 이혼 2번 했어, 나랑. 누가 올까요, 과연? 나는 혼자고 아주 젊어요, 나는. Бунсуу өмнө нь гэрэлжсэн мөгөөд гэрлээс харж болоогүй салсан. Шалтгаан нь хурмаа игээд сар болоогүй хахад эхнэр нь өөр хүнтэй явалтаж жирэмсэн болсон гин. Нөхрийн дараагийн асуудал мөнгө. Бичлэг гарч чие. Чи мөнгө олд юм уу гэхэд бунсуу би хүүхдүүд хардаг. Харин чи хүүхдүүдэд хард юм уу гэж зурж уралдаг. Гэтэл тэр хүүхдүүд нь харах шаардлагагүй аль хэдийнэ том болсон юм байна. 2024 оноос хойш ажилгүй байсан бөгөөд 25 он цахилгаан мараа сурлуулах ажилд ороод 10 оноогүй ажилласаа гарсан. Хамт амьдарч байгаа хугацаанд бунсуугийн олсон мөнгө нь ойролцоогоор ихтэй 2-оос 2.5 сая вон юм байна. Энэ ихч бараг дахиад нэг хүүхэд аваад өсгөөд байгаа юм шүү дээ. Энэ талаар бунсуу би гэрээсээ хөрөнгө оруулалт хийж санхүүгийнхээ асуудлыг шийддэг. Хүний дор ажиллах дургуй төрлийн өнгөдөг. Тэд хамт амьдарч эхлэх үед жиэд байрны барьцаанаас гадна цуглуулсан 25 сая вон байсан ч бүгдийг нь үрж дуусгасан бөгөөд энэс гадна зээлийн картыг нь ашиглаж нэмээд жиэгийн нэр дээр утас аваад бага үр тавьсан мэжээ. Энэ болгоноо буцааж өгнө гэж амлаад нотротоор баталгаажуулсан талаар ярихад бунсуу мөнгөө шүүхтэд аваарай гэж уралдаг. Тэрээр ярилцлаган нэрэ бид аль хэдийн гэрэлдээ батлуулсан болохоор бүх мөнгө эд хөрөнгө бидний дундын өмч болсон гэсэн үг. Тийм болохоор буцааж авч чадахгүй гэдэг шийдсэн гарын маань нэрэ. Тэгээд хурмын өдөр жие хүмүүсийн өгсөн мөнгөийг авахар буусан ч дотор нь юу ч байгаагүй. Бунсуу багын найздаа залилуулж өрөнд ороод тэд хурмын хоолныхоо зардлыг ч төлж чадахгүй бөгжөө зарсан. Жие бичлэгээ үзээд уулахыг харсан хөтлөгч энд ерөөсөө гунигтай юм алга. Хурман дээр чинь тийм зүйл болж гэрэлдээ батлуулахын өмнө өөр хүнтэй уулзсан ч юу ч болоогүй юм шиг гэрэлдээ батлуулчаад одоо олсон уйлж унжаад байгааг ч арга сонирн байна гэдэг. Бичлэг гарахад бунсуу хамгийн бага охин дээр ирж буудал болон гэрт болсон жиегийн найзынхаа хажууд унтсан явдлын талаар ярьж асуудаг. Жие галтаоноос яагаад ийм юм хүүхдэд яриад байгаа мэй гэхэд бунсуу битгий хүүхд рүү орлоод түрэмгий байхаа бол угаасаа тэр явдлын талаар охин мэдж байгаа гэхэд жие сүлдээ охиноо юу мэдж байгаа талаараа яргээд яриулж хин энэ нь өөрийнхөө зөв гэж дайрчгаад бунсуу сөөжүүгээ аваад гэрээсээ гарч явсны дараа бага охин араас нь гарч хамт ярилцаж суудаг. 깼으면 들어왔겠. 가고 뭐야? 잤겠지. 야 뭐냐고. 말투 좋게 안 할래 진짜? 나이가 45이야. 생각이라는 걸 하지 않냐? 아니 내가 뭘 잘못했는데 와, 그러니까. 나 미치겠다. 애기 표정 봐. 와. Бунсуу дуудсан юм байна. Хамгийн бага охин нэвтрүүлгийн магт ярилцлага өгтөө цаашдаа юу болж яахыг мэдэхгүй ч өмнөх ав маань ээжийг зодож байхад би элч нартайгаа өрөөндөө нугдаа сууж исэн. Тийм зүйл дахиад болохгүй гэж айсандаа бунсуу ахын яриаг сонсож тайвшруулахыг хичээдэг. Одоо тэд манай дунд хичээс болоод байнга маргадаг болохоор манай гэр бүл аз жаргалтай байгаасаа гэж өвдөг сүгдөө залбирдаг болсон. Уг нь гэр 5 тухтай байх ёстой ч би гэртээ орохоор цаанаасаа бухимддаг гэдэг. Тэгснээ бага охин нь гэрээсээ гараад явчаад хахад араас нь гарахын оронд жие бунсуу хоёр амар хэрэлдэжсэн гинэт нэг үнсээд эрхлэлддэг. Эрхэлж дуусаад охин руугаа залгасан ч утас нь холбогдохгүй байсан мөгөд гэрийнхээ ойролцоох кофе шоп руу ороод ганцаараа сууж байгааг харсан жие бунсуу хоёр охиноо дагуулад гэрлүүгээ явах гэсэн боловч ганцаараа баймаар байна гэд үлдэж уйлдаг. Охиноос яагаад уйлсан талаар нь асуухад ээжээ тэртээ тэргүй хэцүү байхад би хүртэл гэрээсээ гарч яваа санааг нь зовоосондоо өөртөө дургүй үрсэн гэж хариулах ба бунсууг юу гэж боддог талаар нь асуухад яаж ч өөрчлөгдөж магадгүй хувьсагч шиг санагддаг гэж хариулсан. Харин ээжийнхээ талаар амиа ботсон санагддаг. Яагад гэвэл дахиж хэрэлдэхгүй гэж хэлдэг мөртлөө буцаад хэрүүлээ хийж эхэлдэг. 16 жилийн турш найдаж ирсэн хүн байхгүй. Ирээдүйд ч байхгүй гэж бодож ингээд жие бунсуу хоёр тандаж намайг тоохгүй байсан ч болох учраас та хоёр хэрэлдэхгүй инээж аз жаргалтай амьдруул надад сайхан байна гэдэг. Энийг үтсэн хөтлөгч надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. 44 болон 39 настай хүмүүс яаж ийм хариуцлагагүй амьдарч болд юм бол энэ там шиг дайн шиг гэрлэлт та хоёрт яг ямар утга учиртай мэ? Хамгийн сонин нь би бинээ үзэн ядж байгаа мөртлөө хажуугаар нь үнсэж өнгөд байгааг чинь гайхаж байна. Хүүхд чинь та хоёрыг яагаад амиа утсан гэж хэлсэн гэж бодож байна. Охиноо хаана байгааг ч мэдэхгүй байж энэ үнтэй үнсэлцээд сууж байгаа чинь эрүүл үйлдэл мөн үү? Энэ бол гэр бүл биш. Та хоёр насанд хүрсэн хүмүүс шиг асуудлаа шийдэхин оронд хүүхдүүдээ хохирогч болгож байна. Та хоёрыг би бидээ хэр их хайртайг мэдгүй ч энэ харилцаа биш юм шиг байна гэж уралдаг.
둘 다 미쳤냐고요, 정말로. 하여튼 뭐 모르겠어요. 뭐 얼마나 두 분이 사랑하고 뭘 하는지 모르겠는데 제가 볼 때 이거는 아닌 것 같아요, 진짜. Энэ хөтлөгч нь бараг цусаар авлаа. Бичлэг дуусч тэд өрөөндөө ирээд бунсуу намайг хүмүүсийн өмнө гутаанд оромжлох гэж ирсэн байна. Хэрвээ гэр бүлээ гэж боддог байсан бол миний нууцыг ингэж дийлэхгүй байсан. Би үнийг хизээж мартахгүйгээд хоорондоо хэрэлдэж сүүлдээ бунсуу нэвтрүүлгийг үргэлжлүүлж чадахгүйгээд Инчон руу явахаар юмаа бэлддэг. Нөгөө талд жиэж бас нэвтрүүлгийг үргэлжлүүлж чадахгүй юм шиг байна. Ийм байдалд байгаа мөртлөө ямар нэгэн байдлаар эвлэрхийг хүсэж байгаа өөрийгөө хараад уур урчин гэдэг. Нэвтрүүлгийн магийнхан хоёр талд тэднийг харагдаж тусдаа өрөөнд хонуулахар болсон. Гэтэл бунсуу их нэртэйгээ хэрэлдэж өөр өрөөнд ороод нэг эмэгтэйтэй уцаар ярьсан. 사랑해. 알았어. Зөвлөгөөний цаг бол сэтгэл зүйч бунсуугаас эхнэрийн талаар асуухад байнга хэрүүлийн шалтгаан гаргаж ирдэг. Хаалганыхаа кодыг сольж орж чадахгүй болохоор би өөр газар очихоос өөр аргагүй болж өөр эмэгтэйтэй уулзсан гэхэд сэтгэл зүйч хаалганыхаа кодыг солилоо гэд нууц амрагтай болж болно гэсэн үг гэхэд бунсуу үгүй. Гэрлүүгөө орж чадахгүй болохоор уур хүрч найзууд ах нартайгаа уужгаад санаандгүй гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэхэд сэтгэл зүйч араар тавилтыг бүх хүмүүс санаатайгаар хийдэг. Энэ бол сонголт. Үүнийг бусд руу чихэх нь хамгийн хариуцлагагүй үйлдэл. Мөн энэ гэр бүлд шинэ бунсуу гэдэг хүн орж ирээд 18 жил хамт амьдарсан охиныг нь гэртээ орж ирж чадхааргүй болгосон. Өөрөө яг хин юм бэ гэхэд бунсуу би их нэртэй нэг бол 3 дахь охин чинь явна. Үгүй бол би энэ гэрээс явна гэж хэлсэн гэхэд сэтгэл зүйч энэ чиний хүүхэд биш. Хамгийн том 2 хүүхэд өөрийн чинь ирсний дараа яагаад ч юм гэрээс явах болсон. 1 жил хүрэхгүй хугацаанд 3 хүүхэд нь бүгдээрээ явсан. Тэд 30, 35 настайдаа биш 20, 21, 18 настайдаа гэрээсээ гарцгаасан. Бунсуу гэх хүн ирээд энэ гэр бүлийг холтуулж тараагаад энэ оронд өөрөө уур нүрэл гэрээсээ гарч өөр эмэгтэйчүүдтэй зугаацж явдаг. Надад өөрөө огт таалагдахгүй байна. Өмнө нь хэлсэн шалтгаануудаас болсон юм биш. Энэ эмэгтэйг ямар их цөхөрсөн байгааг мэдж байгаа мөртлөө энийг нь ашиглаж яаж ч болно гэсэн маягтай хайхрамжгүй ханддаг. Ямар ч зан гаргаж уурсан жие ганцхан удаа тэрхэд л зүгээр болчдөг учраас энэ зөвхөрлийг нь хэтрүүлэн ашиглаж байгаа нь надад таалагдахгүй байна. Өөрийн чинь төлөө бүхнээ зориулдаг хүнд ингэж хамаагүй хандаж болохгүй гэдгийг мэддэг байх хэрэгтэйгээд юу үсэж байгаа. Цаашдаа энэ эмэгтэйтэй хамт амьдрах уу үгүй юу гэдгээ яг одоо маш тодорхой хэлэх хэрэгтэй байна гэхэд бунсуу сална гэдгээ хэлдэг. Сэтгэл зүйч тэгвэл нэвтрүүлэг дуусаа салхтаа бэлдэрээ. Бас яагаад салмаар байгаа шалтгаанаа хэлэхэд хамгийн түрүүнд 3 дахь хүүхэдтэй таардаггүй. Өөрийнхөө байр суурин дээр хүчтэй зогсдог. Хүний яриаг сонсдоггүй, ярилцдаггүй. Сайхан амьдрахыг хүсч хичээсэн ч миний итгэлийг алдсан болохоор цаашдаа хамт байх итгэлгүй байна гэдэг. Сэтгэл зүйч дараа нь жиэг оруулаад яагаад ийм залуутай амьдардаг талаар нь асуухад би 10 жилийн турш хүүхдүүдээ ганцаараа өсгөж амьдарсан бөгөөд дахин гэрлэх ямар ч бодолгүй байсан. Гэхдээ энэ үнтэй уулзраад багч гэсэн ачаам нь хөнгөрч амьдрал илүү дээрдэх байх гэж утсан гэхэд сэтгэл зүйч том 2 хүүхэд хизээ гэрээс явсныг асуудаг. Жие өнгөрсөн оны ихээр гэхэд сэтгэл зүйч хамгийн сонин зүйл нь танай гэрт бунсуу орж ирснээс хойш гэр бүлийн гишүүд бүгд хідэн тийшээ тарсан. Ийм байдал өөрт чинь зүгээр үү гэж хэлээд жиегийн сэтгэл зүйн тестний хариуг харуулж миний анхаарлыг татсан зүйл бол ганцаардал чадваргүй байдал гэсэн үгнүүд. Ганцаардал нь нөхөртэй, чадваргүй байдал нь хүүхдүүдтэй холбоотой. Гэхдээ хамгийн чухал нь энэ эрэгтэй гэрт яг ямар үүрэг гүйцэтгэж байгаа юм бол миний харж байгаагаар бунсуу энэ гэрт ямар ч бодит үүрэг гүйцэтгэдэггүй. Тэр зүгээр л эхнэрийнхээ зугаацуулагч яаж хийхээч маш сайн мэддэг. Аргадаад тэврээд өгөхөд л эхнэр нь зөөлөрч түүний идэх хоол, өмсөх хувцас, орон байрны асуудлыг бүгдийг нь шийдэж өгдөг. Тэгвэл бунсуу өөрт чинь үнэхээр хайртай болов гэхэд жие анх хайр гэж бодсон ч одоо салах талаар бодож байгаа гэхэд сэтгэл зүйч тэгвэл яагаад энэ эрэгтэй гэртээ байлгасаар байгаа юм бэ гэж асуухад бусад хүмүүс хараад алтаа гаргачлаа гэж хуруугаараа жичлэхгүй гэхээс айсандаа гэдэг. Сэтгэл зүйч тэгвэл одоогийн байдал чинь амжилт юм уу гэсэн асуултанд жие хэрвээ хүмүүс бидний асуудлыг мэдгүй бол амжилт гэж харж болох байхаа гэдэг. Сэтгэл зүйч өөрийн хувьд 2 удаа салахаас хүмүүсийн хил амнаас айсандаа нөхөртөөгөө хамт байгаа гэж бодохгүй байна. Та салж чадна. Гэхдээ энэ залууд хайртай гэхэд жиэж хүлээн зөвшөөрдөг. Сэтгэл зүйч би өөрийн амьдралыг хараад энэ эмэгтэй хамгийн сүлд хизээ жаргалтай байсан юм бол цаашдаа жаргалтай байж чадах болов уу гэж бодсон. 4-4 хүүхэд ганцаараа яаж өсгсөн юм бол амарчээсэн удаа байгаа юу гэхэд жие үгүй байнга ажиллаж би өгсөн ч хүүхдүүдэд маань хэрэглэх мөнгө байх ёстой гэж боддог байсан гэдэг. Сэтгэл зүйч цаашдаа нөхөртөөгөө яах бодолтой байгааг нь асуухад надад нэг бол хүүхдүүд үгүй бол нөхөр гэсэн 2 сонголт байгаа. Бусад хүмүүс 100% хүүхдүүдээ сонгох байх. Гэхдээ би нөхөртөө боломж олгоод үзвэл дараа нь харамсах зүйлгүй болно. Нөхрөө явуулж чадахгүй юм шиг байна гэхэд сэтгэл зүйч нэвтрүүлэг цацагдсны дараа таныг үзээд олон хүмүүс харааж ийм ээж байд юм уу? Ийм байж хүүхдүүдэд хайрладаг гэх үү? Эрэгтэй хүнийг харах нүдэнд сохорсон байх таа гэцгэн гэхэд жие би өөрийгөө гаднаас нь харсан ч тэгэх юм шиг байна гэдэг.
Ингээд сэтгэл зүйч хосыг хамтд нь оруулж та хоёрын хэрүүл маргаан хизээч дуусахгүй үргэлжлэнэ. Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ буруутгасаар хохолно. Хэдий та хоёрт нэг их сэтгэл байж болох ч би хамгийн бага охинтой ч уулзаж зураг зуруулсан. Эхлээд гэрээ зурхтаа эргэн тойронд юу ч байхгүй байшин зурсан бөгөөд байшингийн хажууд байгаа ганц хаалга нь нохооны үр. Түүнд нохооноос өөр хинч байхгүй гэсэн үг. Та хоёрын харилцаа энэ хүүхдэд юу хийж байгааг сайн хараарай. Ичих хэрэгтэй гэд сэтгэл зүйч охиноос аав ээж хоёр чинь ямар хүмүүс вэ гэж асуухад хизээч өөрчлөгдөж магадгүй тесрэх бөмбөгшөх хүмүүс гэдэг. Тэр хоёрын харилцаа цаашдаа ямар байна гэж бодож байна гэхэд ямар ч найдваргүй. Бунсуу ах ээжийг мөнгө гэж хардаг. Харин ээж бунсуу ахыг хоосон зайг нь дүүргдэг хүн гэж боддог гэхэд сэтгэл зүйч энэ хоёрын харилцаанаас болж хамгийн их хохирч байгаа хүн бол чи. Хэрэгслэгээр нь эвлэрүүлж хэрэггүй юмнуудыг нь сонсож тайвшруулдаг. Гэр бүлээ хамгаалахыг хүсэндээ ийм зүйл хийж байгааг чи ойлгож байгаач аав ээжийнхээ харилцаанд битгий оролц. Тэдний хэцүү амьдарч байгаа асуудалтай байгаа нь тэдний л асуудал. Бид өөрсдийнхөө амьдралаар аль болох жаргалтай, хөгжилтэй, эрүүл, мөрөөдөж амьдрах ёстой гэж хэлээд хосуудын хэсэг рүү шилжин. Би өмнө нь ямар ч хост ийм зүйл хэлж үзээгүй. Та хоёр хамт амьдрахгүй байснын дээр яагад гэвэл та хоёр камерын өмнө мэрэгжилтнүүдийн өмнө бууж өгөлгүй нэг нэгнээ буруутгасаар байна. Сонголт хийхгүй байгаа хүмүүст боломж байхгүй гэж хэлээд зөвлөгөөний цаг дуслаа. Нэвтрүүлгийн төгсгөлд хосууд дахиад л бие өөрчлөгдөн гэрээсээ гарахгүй гэх мэт амлалт өгч эхэлсэн ч шинжээчдийн хувьд тэдний харилцааг маш хүнд найдваргүй гэж дүгнжээ. Хүүхдийн зурсан зураг болон хэлсэн үгс энэ гэр бүлийн хамгийн том эмгэнэл болохыг харууллаа. Таны бодлоор энэ эмэгтэй нөхөртөө дахиад нэг боломж олгох ёстой юу? Охиныхоо төлөө ямар шийдвэр гаргах нь зөв юм бол? Ингээ шийдвэр гаргах цаг болоход бунсуу заримдаа ухаангүй, заримдаа жоохон хөвгчиг надтай учирч үнэхээр их зовсныг ч мэднэ. Би зөрүүд зангаа тавьж чадлаггүй чамайг маш ихээр шаналгасандаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Миний үсэх ганц зүйл бол дахиж над чих хүнтэй хизээж битээ уулзраасаа гэдэг бол жие бүх зүйл сайхнаар төгсөх болов гэсэн гойрлого тээжсэн ч сэтгэл минь маш их өвдөж эмтэрч байна. Би чамайг миний амьдралын хамгийн сүүлчийн хамтран зүтгэгч минь гэж итгэсэн. Хүн бүр чамайг хуруугаараа чичээлж буруутгаж байсан ч чамайг өөрчлөгдөн гэдэгт би л ганцаараа итгэжсэн. Миний чамд хандсан сэтгэл тийм л үнэн байсан гэсэн үг. Би одоо өөрийгөө хүчтэй байлгаж өмнөгшгөө тууштай хатан зоригтой ээжийг амьдрах болно гэд нэвтрүүлэг дуслаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон хосууд эвлэрэх биш. Харин би бинийхээ бурууг хүлээн зөвшөөрч цалалтыг эцсийн шийдвэр болгон сонгож байгаагаар өндөрлж байна. Нөхөр нь өөрийн алдаагаа ухаарч эхнэртэй сайн сайхныг хүсэж байгаа л эхнэр нь төвөнд төгсөн чин сэтгэлийн талаар болсон тарамсаж чааж хүүхдүүдийнхээ төлөө хүчтэй ээж болохоор шийдлээ. Тань өнөөдрийн нэвтрүүлэг ямар санагдсан бэ? Энэ хоёр хүний хувьд цалалт хамгийн зөв гарц мөн үү? Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Өнөөдрийн мэдлэг маань энэ үрээ дууслаа таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн мэдлэгээр уулзтлаа. Түр баяртай.